За, сайн байцгаана уу? Хамтдаа залбираад эхэлье. Биднийг хайрладаг амьд оршин байгаа эзэн бурхан танд баярлалаа. Бурхан таныг мэдэхгүй энэ ертөнцийг бүх зүйл гэж бодоод найдвар байхгүй, бурхан байхгүй, гим нүглийн дотор амьдарч байгаад эцэстээ мөнхийн галтай тамийн ял шийтгэл рүү орхоос өөр аргагүй гим нүгэлтэн байхад минь бурхан та биднийг түрүүлэн хайрлаж аварж өгсөнд баярлалаа. Есүс эзэн биднийг аврахын тулд энэ дэлхий дээр ирээд загалмай дээр зовлон амсаж урсгасан цусаараа бидний бүхий л гим нүглийн төлөөсийг төлөөд биднийг бурхны хүүхэд мөн деваажинд очих итгэл найдварыг өгсөнд баярлалаа. Аврагдсны дараа бид нар энэ дэлхий дээр махан биеэр амьдрах үлдсэн цаг хугацаагаа эзэн таны бий болсон чуулган дотор эзэн тантай хамт эзэн таны хүслийн дагуу амьдрах нэгүслийг өгсөнд баярлалаа. Өнөөдөр бид нар эзний өдөр бурхан таны үгнээс сурахаар хамтдаа цугласан байна. Чуулгануудад ариун сүнсээр дамжуулан үгээ айлддаг бурхан минь энэ цагт бид бүхэнд хэрэгтэй үгийг зөвшөөрж өгнө үү? Бидний итгэлийг эзэн та өөрийн үгэн дээр бат бөх босгон байгуулж өгөөд бид үгдийн амьдралаар дамжуулаад бурхан та ил гарч бидний эргэн тойронд байгаа бурханыг мэдэхгүй аврагдаагүй олон хүмүүс төрүүлээд аврагдсан бид үгдээр дамжуулан бурханыг таньж мэдэн аврагдахад эзэн та биднийг хэрэглэж өгнө үү? Бурхан таныг харахад бидний зүрх сэтгэл амьдралд маань хаях ёстой, гимших ёстой, гим нүгэл байвал эзэн та ухааруулж өгөөд биднийг аварж өгсөн бурхан та ариун байдаг шиг бид нар ч гэсэн илүү зөвхт ариун дүр төрхөөр эзний төлөө амьдрахад туслаарай. Бид нар эзэн таны дахин залрах ойртсон төгсгөлийн үед амьдарч байгаа хүмүүс үлээ. Төгсгөлийн үед амьдарч байгаа бид нар илүү сэргэг байж, үхтэй ойр залбирч, бурхны хүслийг үйлдэн сайн мэдээд хараан халуун сэтгэлтэй амьдрахад туслаарай. Өнөөдөр бид бүхэн бурхан таны үгийг хүний үгээр биш, бурхны үгээр сонсон хүлээж авахд эзэн та туслаарай. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ хуучин гэрээний Хабакук 2 дугаар бүлгээс олоод уншъя. Хабакук хуучин гэрээ билүү, шинэ гэрээ билүү? Хуучин гэрээ тийм ээ. Хуучин гэрээний сүүлдэр байна. Хабакук 2-ын 4-р ишлэл. За, хуучин гэрээ Хабакук 2-ын 4-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Харагтун бардам хүний сэтгэл зөв бус байдаг, харин зөвхт хүн итгэлээр амьдрна. За, өнөөдөр бүгдээрээ зөвхт хүн итгэлээр амьдрнаа гэсэн энэ сэдвээр сурцгаая. Энэ зөвхт хүн итгэлээр амьдрна гэдэг үг хамгийн анх гарч байгаа ном бол энэ Хабакук ном. Энэ зөвхт хүн итгэлээр амьдрнаа гэсэн энэ үг Библиэлд нийтдээ 4 удаа гардаг. Шинэ гэрээний Ром ном, Галат ном, Еврей номон дээр яг адилхан зөвхт хүн итгэлээр амьдрнаа гэж гардаг. За энэ зөвхт хүн итгэлээр амьдрна гэдэг энэ үгийн хамгийн ихний утга нь юу вэ гэхээр Адамын дотор гимтэн болж төрсөн энэ гим нүгэлтэй хүн деваажин руу орох зөвхт хүн болохын тулд гимт хүн яаж зөвхт хүн болох вэ? Хариулт нь итгэлээр. Итгэлээрээ зөвтгөгдөөд зөвхт болсон хүн деваажинд очих хүртэл энэ дэлхий дээр амьдрах үлдсэн амьдрал нь яаж амьдрах вэ гэхээр бас л итгэлээр гэж хэлж болно.
Энэ Хабакук 2-4 бүгдээр хавчургаараа тогтоочход Галаат 3 дээр гарч байгаа зөвхөн итгэлээр амьдрна гэсэн үгийг олоод уншийе. Галаат 3-ын 10-11-ийг шинэ гэрээний Галаат 3-ын 10-11-ийг уншаа. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал дор байдаг. Учир нь хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагдаггүй хүмүүр хараагдсан гэж бичигджээ. Хинч Бурхны өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь зөвхөн итгэлээр амьдрна. За энэ дээр хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал дор байдаг гэсэн байгаа. Хуулийг сахиад зөвхт болоод диваажинд очих хүн нэгч байхгүй. Гим нүгэлтэй хүн диваажинд очих зөвхт хүн болохын тулд гимшиж сайн мэдээнд итгэснээр дамжуулаад зөвхт хүн болно гэдгийг хэлж өгч байгаа. Дуулал 51:5 дээр харахтун эхнээсээ би гимтэн байсан. Их минь намаа хевлидэд тех тэр цагаас л би гимт зан чанартай байсан гэж гардаг. Дуулал 58:3 дээр буруутууд эхийн хевлигээс эхлээд алдуурсан байдаг. Төрөлхөөсөө төөрөлцөн тэд худлаа ярьдаг гэж гардаг. Мөн Ром 3:10 дээр зөвхт хүн байгаа гэлөө байхгүй гэлөө. Зөвхт хүн ганц ч байхгүй гэсэн байгаа. Иохан 1:29 дээр Есүс Христ ертөнцийн бүх хүний нүглийг үүрэхдээ энд сууж байгаа бидний хүн тус бүрийн нүглийг үүрсэн үү үрээгүй юу? Бүгдийг нь үүрсэн тийм биз? Исая 53:6 дээр эзэн бидний гмийг бүгдийг нь хин дээр тогсон билээ? Есүс дээр тогтчихсон байгаа. Ром 6:23 дээр нүглийн хөлсний юу лээ? Үхэл. Еврей 9:22 дээр хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгдэг агаад цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй гэсний дагуу Есүс Христ бидний гим нүглийн төлөө цусаа урсгаж үхэж өгөөд бидний хүн тус бүрийн гмийн төлөөсийг төлсөн гэдэгт бүгдээр итгэж байгаа юу? Итгэж байгаа тийм биз? Ийхүү энэ сайн мэдээнд итгэснээрээ дамжуулаад диваажин руу орох Бурхны хүүхэд зөвхт хүн болсон гэдгийг Галаат 3-ын 11 дээр хэлж өгч байгаа. Энийг яагаад давтан хэлдэг вэ гэхээр зарим хүмүүс сүмдээ сайн яваад дөрөн байхаараа би диваажин руу явалгүй яах вэ гэж ярьдаг. Гэтэ заримдаа ямар нэгэн шалтгаанаар сүмдээ сайн ирж чадахгүй болох ч юм уу алдаа гаргаж гим нүгэл хийх үедээ би ч өнгөрсөн байхаа одоо там руу явах байхаа гэд аврал нь эргэлзэх тохиолдол бид нэр эргэн тойронд байдаггүй юу? Байдаг тийм биз? Тийм учраас Библиэлд хүн хуулийн үйлсээр бус зөвхөн итгэлээрээ зөвтгөгднө. Итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг буюу сүнсний авралыг олж авсан гэд 1-р Петр 1-ийн 8-9 дээр гарч байгаа. Тийм биз? Та нар түүнийг хараагүйч түүнд итгэдэг. Та нар түүнийг харахгүй байгаач түүнийг хайрладаг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авнаа. Сүнсний аврал гэдэг нь зөвхөн итгэлээр гэдгийг хэлж өгч байгаа. За тэгвэл итгэлээрээ аврагдсан хүн одоо махан биеэрээ энэ дэлхий дээр амьдрах үлдсэн амьдрал. Есүсийг дахин ирэх өдрийн хүртэл мөн Есүс ирэхээс өмнө төрүүлээд өхөө диваажинд Бурхны өмнө очдог санжуу энэ дэлхий дээр амьдрахдаа хэрхэн амьдрдаг гинүү? Итгэлээрээ амьдрдгаа гэдгийг энэ зөвхөн итгэлээр амьдрнаа гэж илэрхийлсэн байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ итгэлээрээ зөвтгөгдөд аврагдсан зөвхт хүн итгэлээр амьдрна гэдэг нь одоо яг юуг хэлж байгаа юм болоо? Итгэлийн амьдрал юу вэ гэдгийг хамтдаа өгөгдсөн цагийн дагуу нэг 5-6 зүйлийг хамтдаа сурцгаая. За хавчургаараа тогтоосон Хабакук ном руугаа буцаад очицгоё. Хабакук 1-ийн 2-оос эхлээд би уншаад өгье. Та бүхэн хавчургаараа тогтоосноо хараад Хабакук 1-ийн 2-ыг уншаад өгье. Эзэн би хэдий болтол тусламж хүсэн дуудаж та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Та над руу хүчирхийлэл хэмээн орилвч та аврахгүй юм. Ямар учраас та надад ёс бусыг харуулж юунд бузар мууг үзүүлнэ вэ?
Сүрэл болон хүчирхийлэл өмнөмөр болж эвдрэлцэл гарч тэмцэл өрнөж байна. Тиймээс хууль нь үл тоогдож шудраг ёс огт мөрдөгцөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвхтүүдийг бүсэлдэг тул шудраг ёс гаждаг юм гэсэн байна. За энэ Хабакук ном нь Библийн бусад номноос нэг онцлогтой. Тэр нь юу вэ гэхээр Библийн бусад ном нь Бурхны айлтсан үгийг сонсоо бичсэн, мөн Бурхны илчилж харуулсан зүйлийг бичсэн байдаг бол Хабакук ном нь Хабакукийн асуултаар эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл Хабакук Бурханаас асуугаад Бурхны хариултыг нь бичсэн ном нь энэхүү Хабакук ном байх нь. Тэгвэл Хабакук юу гэж асууж байгаа вэ гэхээр сая уншиж өгсөн 1-2-4 дээр 4-ийн төгсгөл дээр буруу хүмүүс зөвхтүүдийг бүсэлдэг гэж гарч байгаа. Тэр Хабакукийн амьдарч байсан цаг үе нь Иеремия иш үзүүлэгчийн амьдарч байсан цаг үетэй адилхан нэг цаг үед амьдарч байсан. Гэтэл Иеремия 5-ын 5 дугаар бүлэг дээр юу гэж гардаг вэ гэхээр шударгыг үлддэг зөвхт нэг хүнийг олох гэж чи Иерусалимийн гудамжаар хойшоо урагшаа явнаа. Олбол би тэр хотыг өршөөнө гэж гардаг. Тэгэхээр Хабакукийн амьдарч байсан цаг үед энэ өмнөд Юуда гим нүглэр их дүүрж байсан тийм цаг үе. Дээрээс нь энэ Хабакукийн нүдэнд яаж харагдсан бэ гэхээр хорон хүмүүс зөв шудраг хүмүүсийг зовоож байгааг шудраг шүүгч болох бурхан та хэдий болтол зүгээр хараад байж явах юм бэ гэж асуудаг. Өөрөөр хэлбэл Хабакукийн нүдэнд шудраг ус харагдсан байна. За энэ үед нь бурхан юу гэж хариулсан бэ гэхээр 1-6-ыг нь хамтдаа уншийе. Үзэх түн догшин шаламгай үндэстэн болох халдээчүүдийг би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн ингээр жагсан урагшилдаг. За бурхан юу гэж хариулж байгаа вэ гэхээр догшин шаламгай үндэстэн болох халдээчүүдийг би босгож гинэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хабакукийн энэ шудраг хүмүүсийг зовоож байгаа хорон хүмүүсийг бурхан та шийтгэхгүй зүгээр л хараад байх юм уу гэж асуух үед нь бурхан юу гэж хариулж байгаа вэ гэхээр халдээчүүд буюу Вавилончуудыг босгож ирээд би тэр хүмүүсийг шийтгэнэ гэж хариулдаг. За энэ үед нь Хабакук дахиад бурханаас асуудаг. Юу гэж асуудаг вэ гэхээр 1-13-ыг нь уншийе. 1-13. Таны мэлми муу муухай өмнө дэндүү ариун. Та бузар харгас явдлыг огт харж чадахгүй. Гэтэл та яагаад балмад ард түмнийг харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвхтийг буруутууд залгиж байхад та юунд анир чимээгүй байна вэ? Израильчүүдийг бурхан шийтгэхийн тулд Вавилончуудыг авчираа шийтгэнэ гэж хэлсэн чинь Хабакук тэрийг нь ойлгохгүй байгаа. Энэ Вавилончууд чинь хиймэл шүтэн шүтдэг бүр илүү хормоо хүмүүс шүү дээ бурхан минь. Гэтэл та бүр илүү хормоо хиймэл шүтэн шүтдэг Вавилончуудаар яаж өмнөд Юудаг шийтгэх нь вэ? Өмнөд Юуда Израильчууд хичнээн хормоо байсан ч Вавилончуудаас бол арай дээрээ гэж хэлж байгаа. Хабакук тасралтгүй асууж байгаа. Тэр үед нь бурхан юу гэж хариулдаг вэ гэхээр 2-4-ыг нь хамтдаа уншийе. Харахтун бардам хүний сэтгэл зөв бус байдаг. Харин зөвхт хүн итгэлээрээ амьдрнаа. Энэ үед нь бурханы хариулт нь Хабакук 2-4 байгаа. Бардам хүний сэтгэл зөв бус байдаг гэдэг нь энэ Вавилон бол бардам сэтгэл нь зөв бус гэдгийг бурхан бий мэднэ. Харин зөвхт хүн бол Хабакук чи бурханы өмнө итгэлээрээ амьдраа гэж хэлдэг. Энэ бурханы хариулт байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хормоо хүмүүсийг шийтгэхийгээ бурхан би өөрөө мэдээ шийтгэчих яа. Харин зөвхт хүн бол Хабакук чи бурханы өмнө итгэлээ сахиад итгэлээрээ амьдраа. Үүнийг хэлж өгч байгаа. За тэгвэл энэ дээрээс бид нэр энэ итгэлийн амьдрал юу вэ гэдгийг Хабакук 2-1-ийг нь уншийе. Би манааныхаа байранд зогсож бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлтхыг, миний гомдолд хэрхэн хариулахыг би харуулдан харсаар л байх болно. Тэгэхээр Хабакук ойлгохын аргагүй хэцүү зүйл тохиолдох үед бурханаас асуудаг, бурхан юу гэж хариулахыг нь хүлээдэг. Тэгээд бурханаас хариултыг аваад амьдрдаг ийм залбирлын хүн байсан байна. За тэгвэл итгэлийн амьдрал гэж юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт итгэлийн амьдралаар амьдарч явах үед ойлгохын аргагүй хүнд хэцүү зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд бурханд залбираад
Бурхныг хариулах хүртэл нь Бурхны хариултыг хүлээдэг. Тэгээд хариултаа аваад амьдрдаг амьдрал бол итгэлийн амьдрал юм а гэдгийг Хабакук биднэрт одоо зааж өгч байна. 3:1-ийг нь бас уншиг бүгдээрээ. Хойшоо эргүүлээд 3:1 Хабакук 3:1-ийг хамтдаа уншия. Шигонатын дагуу иш үзүүлэгч Хабакукийн залбирал гэж байгаа. Тэгэхээр энэ Хабакук гэдэг хүн бол үнэхээр итгэлийн хүн байсан, залбирлын хүн байсан байна. Хэцүү зүйл тохиолдох үед заавал Бурханаас зууралдаж залбираад Бурханы хариултыг хүлээдэг тийм итгэлтэй хүн байсан. Итгэлтэй хүн, итгэлгүй хүн хоёрын ялгаа юу вэ гэхээр итгэлгүй хүн бол одоо хүлээж чаддаггүй. Бид нэр Саулыг сайн мэднэ. Саул 7 хоног хүлээж чадаагүйгээсээ болоод өөрөө тахил өргөх ёсгүй хэрнээ тахил өргөчдөг тийм биз. Харин итгэлтэй хүмүүсийн онцлог нь юу вэ гэхээр хэцүү үед заавал Бурханд залбирдаг. Тэгээ Бурхан хариулж өгөх хүртэл нь хүлээдэг юм онцлогтой. Эхлэл номны 32:26 дээр Яаковын талаар гардаг. Энэ Яаков Хабакук нэг талаасаа Яаковтай их адилхан байгаа. Яаков Ябох голын ирэг дээр Бурхантай барилдаад за үүр цайж байгаа учраас чи намайг явуулаа гэх үед нь Яаков Бурханд хандан таны намайг ерөөхөөс нааш би таныг юу гэдэг вүлээ? Явуулахгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Бурхан та хариулах хүртэл би зууралцсаар байх болно. Залбирлын тал дээр нойтой хамуушиг гэж ярьдаг лөө. Салж өгдөггүй, хариулах хүртэл нь зууралдаг. Тэр бол жинхэнэ итгэл байгаа. Матай номны 15:26-аас 28 дээр нэгэн эмэгтэй Есүс дээр очиод Есүс эзэнтэй охиныг минь өршөөгөөч, мөн намайг өршөөгөөч гэж гуйдаг. Гэтэл тэр үед Есүс эзэн тэр эмэгтэйн гуйлтыг гуйсан даруйд нь хариулж биелүүлж өгөөгүй. Үл тоож байгаа юм шигээр хойшлуулдаг. Хүүхдүүдийн талхыг аваад нохоонд хайж өгөх нь тааламжгүй гэд хэлдэг. Гэтэл тэр үед нөгөө эмэгтэй тийм ээ эзэн нохтож эзнийхээ ширээнээс унсан өвдөл цөвдлөөр хоолдог гэж хэлдэг. Тэр үед Есүс эзэн эмэгтэй итгэлчин агуу юм гэж хэлээд охин эдгэрсэн үйл явдал гардаг. Тэгвэл энэ үйл явдлуудаар дамжуулаад бид нэг зүйлийг сурж болно. Бурхан залбирангуут нь шууд хариулээд байдаг юм бас биш юм байна. Есүсээс гуйнгуут нь Есүс гуйсан дор нь л гүйж очиод эдгэж өгсөн үү? Үгүй тийм биз? Эхэндээ үл тоож байгаа юм шигээр тоохгүй байгаа юм шигээр ханддаг. Гэтэл тэр эмэгтэй энэ асуудлыг шийдэж өгч чадах нэгэн бол зөвхөн Есүсээс өөр хүн байхгүй. Энэ асуудлыг би заавал Бурханаар шийдвэрлүүлнэ гэсэн итгэлээр үргэлжлүүлэн зууралдаж гуйх үед Есүс эзэн итгэлчин агуу юм гэж асуудлыг нь шийдвэрлэж өгсөн байгаа. Тэгвэл итгэлийн амьдрал гэж юу вэ гэхээр хэцүү үе тохиолдох үед Бурхан шийдэж хариулж өгөх хүртэл нь залбирдаг дүр төрхөө гэж бид нэр Хабакукаас сурч болно. За дараа нь Хабакук 3:17-18-ыг уншия. Хабакук 3:17-18 хамтдаа уншия. Хэдийгээр инжирийн мод цэцэглээгүй, усан үзмийн модож үр жимсгүй, чидүүний ургац гарахгүй, талбайд хүнс огт урахгүй байсан ч хашаандаа хоньгүй, сарвчандаа үхэргүй болсон ч эзний дотор би баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. За энэ Вавилончууд орж ирээд Израильчуудыг өмнөд Юдаг дээрэмдээд олзлоод хуу хамаад аваа явсан учраас Хабакугийн нөхцөл байдал нь ямар болж байгаа вэ гэхээр инжирийн модон цэцгэлээгүй, усан үзмийн модон үр жимсгүй, чидүүний ургац байхгүй, талбайд нь огт хүнсгүй, хашаандаа хоньгүй, сарвчандаа үхэргүй болсон гэдэг чинь Хабакугийн одоо махан биеийн амьдралд нь одоо бүр юучгүй болсон байгаа үстэй. Тэгээ юучгүй болсон ч гэсэн Бурханд гомдлохгүй эзний дотор баярлан авралынхаа Бурханд баярлнаа гэж байгаа. Тэгвэл итгэлийн амьдрал гэж юу вэ? Яг жинхэнэ итгэлээрээ зөвхт болоод итгэлээр амьдарж байгаа хүн
яадаг вэ? Элбэг хангалуун сайн сайхан байсан ч итгэлээрээ амьдардаг. Бас юу чгүй болсон ч хэцүү зүйл тохиолдсон ч Бурхан танд итгэл нь хувирахгүй чуулган дотроо байр сууриас ахаад итгэлээрээ амьдардгаа гэдгийг хэлж болно. Йов ном дээрээс харах юм бол Сатан Бурханы өмнө очоод Бурхан чөтгөр хоёр ярилцж байгаа агуулга гардаг. Тэр үед Бурхан миний зарц Йовыг анзаарвуу. Өөлхөөгүй зөв шудраг Бурханаас имэж бузар муугаас хол явдаг Йов шиг хүнийг чи харвуу гэх үед Сатан юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан та Йовыг хамгаалж, өрөөж, амьдралыг нь элбэг хангалуун болгосон учраас л Йов ч Бурхан таныг хүндэлж итгэлээр амьдарч байгаамаа. Хэрвээ Бурхан та Йовд өгсөн тэр махуудын өрөөл, элбэг хангалуун байдал, сайн сайхан зүйлээ байхгүй болгочихоо. Тэгвэл Йов яг одоогийнх шиг Бурхан таныг хүндлээд Бурхан тандсан итгэлээрээ яг амьдрах болов үгүй баха. Тэр таны өдөөс лав хараах баха гэж хэлдэг. Тэр үед нь Бурхан Сатан тандаад за чи тэгвэл хэлснээрээ нэг хийгээд үзье гэж хэлдэг. Тэр үед Сатан Бурханаас олдоод Йовын хамаг эд хөрөнгийг нь сүрүүлдэг. 10 хүүхэд нь ч гэсэн өөд болдог. Бие махбод нь өвчин тусаж яр шарханд баригдаж шилний хилдэргийгээр бие маачих хэмжээнд Йовын амьдрал үгүрэн хоосорч өвчин зовлонд нэрвэгдэж хэцүү болдог. За ингэчих юм бол Йов Бурханаас нүүр буруулж, Бурханд гомдлож, Бурханыг хараах байхаа гэж Сатан буруу таамагласан. Гэтэл тэр үед Йов юу гэж хэлсэн бэ гэхээр өгсөн нь ч эзэн, авж отсон ч эзэн, эзний нэр алдар шиг гэж хэлдэг. Өөрөөр итгэлээрээ аврагдаад, итгэлээрээ зөвхт болоод, итгэлээрээ амьдарч байгаа хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр баян байсан ч байр сууриас дахиад итгэлээрээ амьдардаг, ядуу болсон ч байр сууриас дахиад итгэлээрээ амьдардаг. Энэ дэлхий дээр амьдарч байгаа махан биеийн нөхцөл байдал нь янз янз болсон ч итгэл нь хувирахгүй байгаа тэр дүр төрхийг энэ итгэлээрээ амьдарч байгаа, итгэлийн амьдрал гэж хэлж байгаа. Тэгвэл энэ аврагдаад бид нэр итгэлийн амьдралаар амьдарч явах үед байнга шулуун дардан бүх зүйл сайн сайхан болоод байдгүй, аль эсвэл заримдаа хэцүү зүйл тохиолддог. Хэцүү зүйл тохиолддог тийм биз? Тэгээ хэцүү зүйл тохиолдлоо гэд үйлчлээ хийхэ болоод итгэлээр амьдрахаа болоод сүмдээ ирэхэ болчихжээвэл тэр итгэлээр амьдарж байгаа хүн гэсэн үг үү, амьдраагүй хүн гэсэн үг. Итгэлээр амьдраагүй хүн гэсэн үг тийм биз? Итгэлээр амьдарж байгаа хүн гэдэг чинь хэцүү зүйл тохиолдсон ч итгэл нь хувирахгүй байгааг хэлж өгч байгаа. Даниэлийн 3 найзыг дүрлцсэн галтаа 100-нд хаянаа гэж хэлдэг. Химийн шүтэнд мөрөхгүй бол гэтэл тэр 3-ыг дүрлцсэн захта галтаа 100-ны өмнө аваачиж агаад 100-ыг өмнөхөөс нь бүрэн илүү өрддөг. За одоо ч болтугай миний бүтээсэн химийн шүтэнд мөрөгчхөө. Тэгхийн бол та 3-ыг дүрлцсэн галтаа 100-нд хаяхгүй гэж хэлдэг. Гэтэл тэр үед Даниэлийн 3 найз ямар итгэлтэй байсан бэ гэхээр бидний үйлчилдэг бурхан, бидний хүндэлж, мөргөж, дээдэлдэг энэ жинхэнэ бурхан биднийг аврахад тулвал хаан таны гараас ч аварч чадна, дүрлцсэн галтаа зуухнаас ч аварч чаднаа. Энэ ч гэсэн агуу итгэл тийм биз? Гэхдээ хэдийгээр тэхгүй байсан ч гэж хэлдэг тийм биз? Өөрөөр хэлбэл бидний хүндэлж, мөргөлж, дээдэлж, үйлчилж байгаа энэ бурхан бид нарыг дүрлцсэн галтаа зуухнаас аврахгүй байсан ч, хаан таны гараас аврахгүй байсан ч, бид нарыг галтаа зууханд шатаж өгөхөр тэр чигт нь хайсан ч бид нар хаан таны босгосон химийн шүтэнд бол үйлчлэхгүй. Бид нар бурхандаа үйлчилж агаад дууснаа гэж хэлдэг. Тийм үгүй юу? Тэгвэл энэ итгэлийн амьдрал, энэ итгэл гэдэг нь сорилт ба зовлон бэрхшээлээр шалгагддаг гэдгийг хэлж өгч байгаа. Хамтдаа 1-р Петр 1-ээс харъя. 1-р Петр 1. Нэгдүгээр Петр 1.
1-р Петр 1-ийн 6-7-г хамтдаа уншийе. Хэдийгээр та нар одоо түр зуурын бас шаардлагатай бол элдвийн сорилтод зовж байгаач үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэл дээр магтаал алдрах хүндэтгэлд хүрэх юм. За энэ дээр энэ итгэлийг хэлсэн байгаа. Энэ жинхэнэ бурхан тандсан итгэлтэй хүн бол сорилт зовлон амссан ч гомдолдоггүй, бүдэрдэггүй, үлэмж баярладаг гэсэн байгаа. Хабакук ч гэсэн баярлсан байгаа. Тэгээд 7 дээр нь энэ итгэлийг юугаар зүйрлсэн бэ гэхээр галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж гэсэн байна. Алт гэдэг металл хувирдаггүй гэсэн тийм биз? Үнэтэй адилхан энэ жинхэнэ итгэл гэх үү? Жинхэнэ итгэл. Бурхан тандсан жинхэнэ итгэл. Энэ дэлхий дээр энэ махан биеийн амьдрал нь сайн сайхан болох ч юм уу, хэцүү зүйл амсах ч юм уу, янз бүр болох үед бурхан тандсан итгэл нь хувирдаггүй. Сүм чуулган дотроо итгэлээс ахаад тууштай байдгаа гэдгийг хэлж өгч байгаа. За тэгвэл Эхлэл номны 50-аас бүгд тэрэ харъя. Яаж ийм итгэл? Эхлэл номны 50-ийн Эхлэл номны 50-ийн 20 дугаар эшлэл байна. Эхлэл 50-ийн 20-ыг хамтдаа уншицгаая. Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. За энэ хэний үг вэ гэхээр Йосефийн хэлж байгаа үг. Ах нар нь Йосефийг Египт рүү боол болгож худалддаг. Юунаас болсон бэ гэхээр Йосефт өгсөн Бурханы харуулсан хүсэл мөрөөдлөөс болоод гэтэл ах нар нь Йосефийг Египт рүү зарчих юм бол тэр зүүд хүсэл мөрөөдөл нь юу болох нь гэдгийг хэдүүлээ харъя гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Йосеф бидний захирагч болоод Йосефийн өмнө бид нар мөрөхийн гинэ. Ингээд зарчих юм бол тэр хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрөх байлгүй гэж утсан. Гэтэл ах нарынх нь Йосефт хийсэн энэ хорон мууг хин сайнаар эргүүлсэн гинүү. Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан үүнийг сайнаар эргүүлсэн гэж байгаа. Тэгвэл итгэлийн амьдралаар амьдарч явах үед бидний амьдралд хэцүү зүйл тохиолдох үед биднэрт ямар итгэл хэрэгтэй вэ гэхээр Бурхан бол итгэмжит Бурхан, Бурхан бол сайн Бурхан. Бурхан миний амьдралд сайн сайхан муу мухай хүнд хэцүү юу ч зөвшөөрсөн бай эцэст нь миний сайн сайхны төлөө л Бурхан үүнийг зөвшөөрсөн гэсэн тийм итгэл байх юм бол бид нар итгэлийн амьдралаар амьдарч явах үедээ хүнд хэцүү зүйл тохиолдох үед айж балмагдаж барьц алдаж Бурханаас холдохгүй Бурхан үүний цаана гарцаагүй надад сайныг бэлтчихсэн байгаа гэсэн итгэлээр Бурхан шийдэж өгөх хүртэл нь итгэл дотроо байр сууриас ахаад хүлээж чаднаа гэсэн үг. Энэ бол амьдрал донд хэрэгтэй итгэл мөн үү шүү? Итгэлийн амьдрал донд хэрэгтэй итгэл. Ром 8:28 дээр Бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүх зүйл гэж гардаг. Өөрөөр аврагдсан Бурхан тандсан итгэл байгаа хүний амьдрал тохиолддог бүх зүйл гэдэг дотор чинь аврагдсан хүний амьдрал тохиолддог сайн сайхан зүйл ч орно. Хүнд бэрх зовлон таагүй зүйлсүүд орох уу орохгүй юу? Орно. Тэгвэл аврагдсан бидний амьдралд тохиолддог зовлон бэрхшээл хүнд хэцүү зүйл нь Бурхан бидний үйлийг үзэж мууг үзэж зовоох гэсэндээ юу аль эсвэл бидний сайн сайхны төлөө юу? Бидний сайн сайхны төлөө гэж Библиэлд хэлж байгаа. Тэгвэл тэр Ром 8:20-д итгэж байгаа 28-д итгэж байгаа хүн бол амьдрал дунд нь сорилт зовлон ирэх үед
хувиршгүйгээр итгэлээс ахаад даваад гардаг гэдгийг хэлж өгч байгаа. 1-р Коринт 10-ын 13 дээр та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй тэр та нарыг хэрээс чинь хитэрсэн зүйлээр соригдохыг зөвшөөрөхгүй, харин сорилттой хамт байж гарах арга замыг өгнө гэлөө өгөхгүй лөө. Гарах арга замыг өгнө гэсэн байна. Тэгвэл Хабакук юу чгүй болцсон байгаа тэр үед яаж Бурханд баярлан талархаж итгэлээс агсан бэ гэхээр энэ байдал дундаас ч гэсэн Бурхан гарцаагүй аварж өгнө гэсэн Бурханы амлалтанд итгээд нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юмгүй хүнд хэцүү байгаа ч гэсэн Хабакук баярлаж магтан дуулж байгаа дүр төрх Хабакук 3 дугаар бүлэг дээр гарч байгаа. Хабакук 1-2 дугаар бүлэг нь Хабакукийн эргэлзээ асуултуудаар дүүрэн байгаа бол Хабакук 3 дугаар бүлэг нь Бурханд хандсан талархал магтан дуу бичигдсэн байна. Гэтэл Хабакук 1-р бүлэг бичигдэх үеийн нөхцөл байдал Хабакук 3 дугаар бүлгийн бичигдэх нөхцөл байдал нь бол яг адилхан. Нөхцөл байдал нь дээрцсэн юу ч байхгүй. Бак байгаагаараа хүнд хэцүү байгаа. Гэхдээ Хабакукийн сэтгэл нь өөрчлөгдөж байгаа. Яагаад вэ гэхээр залбирлынхаа хариултыг авсан учраас Бурхан аварж өгнө, тусалж өгнө гэсэн амлалтын үгэнд итгэсэн учраас нөхцөл байдал нь хэцүү байгаа ч гэсэн Хабакукийн зүрх сэтгэл нь талархал, баяр хөөр болж өөрчлөгдөж байгаа. Тэгвэл аврагдсан бид хүн ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрах үед нөхцөл байдал нь хэцүү ч гэсэн бид нар илүү Бурхантай ойр байгаад Бурханы үг бидний зүрх сэтгэлд байж итгэл бай залбирал дотор байх юм бол бид нар хэцүү нөхцөл байдал доторч талархаж магтан дуудуулж хэцүү зүйлийг сайн даван гарч чадна гэдгийг энэ Хабакукийн итгэлийн амьдралаар биднэрт одоо сургамжилж байна. За дараа нь итгэлийн амьдрал гэж юу вэ? 3-ыг нь хамтдаа дуулал 73-аас харъя. Дуулал 73. Итгэлийн амьдрал гэж одоо яг юу хэлж байгаа юм болоо. Хамтдаа дуулал 73-ийн 1-ээс 3-ыг нь уншъя. Бурхан Израильд үнэхээр сайн. Зүрх цэвэр хүнд бас сайн. Харин би хөл алдах шахав. Алхам минь халтрах төхөв. Учир нь гин буруутны амжилтыг хараад сайрхагчд би атаархсан юм. Энэ 2-р ишлэлээр нь харуул одоо би хөл алдах шахав, алхам минь халтрах төхөв гэдэг нь энэ дуулыг бичсэн Асап гэдэг хүн итгэлийн амьдралаар амьдарч байгаад итгэлийн амьдралдаа одоо бүдэрж унж хөл алдах шахсан гинэ. Тэгвэл энэ аврагдаад итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүн юунаас болоод бүдэрж хөл алдах шахддаг юм болоо гэдгийг дуулал 73 дугаар бүлгээс бид нар бас сурж болно. Гэтэл тэр шалтгаан нь 3 дугаар ишлэлдэр гин буруутны амжилтыг хараад сайрхагчд атаархсан гэж байгаа. Гэхдээ энэ Асапыг харсан чинь эргэн тойронд нь аврагдаагүй, химийн шүтэн шүтдэг, Бурхныг мэдхгүй хорон мөн хүмүүс энэ дэлхий дээр амьдарч байгаа нь үнэнхээр хангалуун сайн сайхан амьдарч байгаа гэдгийг харсан байна. Цааш нь би уншаад өгье. Тэд өөхөх цагтаа зүдгүүргүй агаад би хаан тарган цатгалан бусад хүмүүс шиг зовлонгүй хүн төрлөختөн шиг гайгамшиггүй. Тиймээс бардамлан тэдний хүзүүний зүйлт болж хүчирхийллийн хувцас тэднийг нүмердэг. Таргалснаас болж нүд нь бүлтэрч тэдний зүрх нүглээр урсдаг. Илэглэж дарангуйлал мууг өгүүлцэж ихэмсгээр бас ярьцгаана. Аман тэнгэрсийг эсэргүүцэж хэлнэ. Газар дэлхийгээр хэсүүчлэн. 12-ыг нь хамт уншъя. Харагтун эдгээр нь гимт хорон хүмүүс юм. Үргэлж тэд санаа амар байж эд хөрөнгөө аривжуулдаг гэсэн байна. Бид нар ч гэсэн аврагдаад итгэлийн амьдралаараа
сайн мэдээ тараагаад бурхандаа чуулгандаа үйлчлээд амьдрах юм бол бидний яг хажууд аврагдаагүй химийн шүтэн шүтдэг, хорон муу юм хийдэг, гим нүгэл хийдэг аврагдаагүй хүмүүс илүү их сайхан мөнгө олоод хангалуун сайхан амьдарч байгаа бидний нүдэнд харагдах болоо харагдахгүй болоо. Энэ нөхцөл байдал бидний эргэн тойронд ч гэсэн яг энэ чигээрээ биелэх тохиолдол байгаа. Магадгүй энэ дуулыг бичсэн Асафтай адилхан бидний зүрх сэтгэл мөн бурхан тандсан итгэлч ганхаж бас магадгүй. Тийм үгүй юу? Энэ Асаф гэдэг хүн энэ аврагдаагүй хорон муу хүмүүс үнэхээр хангалуун сайн сайхан амьдарч байгааг хараад өөрийнхөө амьдарч байгаа дүр төрхийг нэг харсан байна. Гэтэл өөрөө яаж амьдарч ийн вэ гэхээр 13-ыг нь хамтдаа уншия. Гэтэл үнэндээ би зүрхээ дэмийл зэмгүй цэвэр байлгаж гараа гимгүү байдал дотор дэмийл угаалаа. 14-ийг бас уншия. Өдөржин би сахилгажуулагдаж өглөө бүр гисгээл хүртэж байна. Гэтэл өөрийгөө тэр аврагдаагүй хүмүүстэй харьцуулсан чинь өөрийнх нь амьдрал нь их тийм өрөвдмөр мөнгө төгрөг жоохон багтаа зарим талаараа дутагдж гачигдаад бас сахилгажуулагдаад ингээд яг энэ дэлхий дээр амьдарч байгаа махбодийн өөрийнхөө дүр төрхийг аврагдаагүй дураараа амьдарч байгаа хүмүүстэй харьцуулахаар их хөөрхөлт өрөвдмөр харагдсан байна. Яг энэ бодолтой автсан бол яах байсан бэ гэхээр 15-ыг нь уншия. Хэрвээ би ингэж ярина гэсэн бол харагтун би таны хүүхдүүдийн үе удмаас уруух байсан. Яг энэ бодолтой автаад явсан бол энэ итгэлийн замаасаа урваад итгэлээсээ бүдрэх байсан гэж хэлж байгаа. Яагаад вэ гэхээр Библиэлд хэрвээ бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүнээс илүү өрөвдөлтөө өнө гэсэн үг гардаг. Өөрөөр хэл бид нэр бурханд итгэж аврагдаад итгэлийн амьдралаар амьдарч байгаа нь зөвхөн энэ газар дээрх энэ махбодийн амьдралдаа л эрүүл саруул ерөөлийг авахын тулд бид нэр бурханд итгээд итгэлээр амьдарч байгаа бол бид нэр бүх хүнээс хамгийн өрөвдөлтөө өнө гэсэн байна. Тийм учраас итгэлийн амьдрал гэж юу вэ гэхээр зөвхөн энэ газар дээрх амьдралаа хараад идэх юм биш. Энэ ертөнцийн махбодийн амьдралаар бүх юм дуусахгүй. Мөнхийн ертөнц байгаа гэдгийг үргэлж бодож түүндээ бэлддэг амьдрал нь энэ итгэлийн амьдрал байгаа. Дараагийн ишлэлийг нь уншия. 17-г нь уншия. Бурхны ариун газарт орох хүртэл минь энэ бүхэн үргэлжиллээ. Тэгээд л би тэдний эцсийг ухаарсан юм. За. Энэ эргэлзээ нь хаа хүртэл үргэлжилсэн бэ гэхээр Бурхны ариун газарт орох хүртэл минь үргэлжиллээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхантай илүү ойр дотн нөхөрлөж үг ба залбирлаар шийдэгдсэн гэсэн үг. Үг ба залбирлаас хол байх юм бол зүрх сэтгэл нь соригдоод эргэн тойрондоо байгаа аврагдаагүй хангалуун сайхан амьдарч байгаа хүмүүст атаархаад итгэл нь ганхаж яасан гэсэн. Бурхны ариун газарт ороод шийдвэрлэгдсэн. Яаж шийдвэрлэгдсэн бэ гэхээр тэгээд л би тэдний эцсийг нь ухаарсан юм а гэж байгаа. Тэдний эцсийг гэдэг нь энэ ертөнцийн дээр хэдэн 10 жил дураараа гим нүгэл ээж хангалуун баян тэгж амьдарч байгаа хүмүүсийн эцсийг нь ухаарсан гэж байгаа. Тэр хүмүүсийн эцс нь юу вэ гэхээр 18-ыг нь хамт уншия. Үнэн дээр та тэднийг халдиргаатай газар байлгаж мөхөл рүү тэднийг хайжээ. Хоромхон зуур тэд сүржээ. Гинтийн аимшгаар бүр мөсөн сүйтгэгджээ. Зүүднээс сэрх мэт эзэн та босоод тэдний дүр төрхийг нь ч үл ойшоожээ. Зүрх минь гашуудан дотроо би цоо хатгагдах үедээ би тэнэг ухар мөчөд байж таны өмнө би адгуусайдл байжээ гэсэн байна. Аврагдсан хүн өөрийнхөө амьдралыг аврагдаагүй хүмүүстэй харьцуулаад тэгээд аврагдаагүй хүмүүст атаархаж байгааг яг л тэнэг ухар мөчөд адгуусайдл бодож гинэ гэж хэлсэн байна. Бид нар ч гэсэн энэ үг залбирлаас холдох юм бол адгуус адилхан бодохгүй заримдаа байдаг. Итгэл маань ганхахгүй байдаг. Тэгвэл энэ дуулал 73-ийн өгж байгаа сургамж нь юу вэ гэхээр энэ хүний амьдрал гэдэг нь энэ ертөнцийн нэг хэдэн 10 жил
элбэг хангалуун дураараа амьдрахаас илүү гимшиж сайн мэдээнд итгэж аврагдаад эзний бий болсон чуулган дотор өөрийнхөө байр суурийг сахиад, итгэлээ сахиад Бурхны сайн мэдээний ажилд хэрэглэгдэж байгаад, Бурхантай ойрхон амьдарч байгаад Бурхны өгөх мөнхийн шагнал алдарч сууг хараад амьдрах нь итгэлийн амьдрал юм байна гэдгийг энэ дуулал 73 дугаар бүлэг биднэрт сургамжилж өгч байгаа. Цааш нь харуул 24-ийг уншия. Та намайг зөвлгөөгөөрөө удирдах. Хожим намайг сүр жавхланд ухтан авнаа. Хожим намайг сүр жавхланд ухтан авнаа. Миний итгэлээ сахиад чуулган дотроо ингээд амьдарж байгаа нь хоосон амьдрал биш ээ. Үнэхээр үн цэнтэй, утга учиртай хожим нь бурхан намайг сүр жавхланд ухтан авна гэдгээ хараад амьдрдаг амьдрал нь итгэлийн амьдралаа гэсэн байгаа. Тэгээд 25 нь Тэнгэрт танаас гадна хэн надад байгаа вэ? Танаас өөр юугч газар дээр би үл хүснэ. Би махуудыгээ зүрх минь бүтлгүүтэж болох хэдий ч бурхан мөнхөд зүрхний минь хад хувь ноогдол минь юм. 27-28-ыг хамт уншия. Учир нь харагтун танаас хол байгчт нь сүнэх болно. Танд итгэлгүй бүгдийг та устгасан билээ. Харин бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үлсийг тунхаглахын тулд би эзэн бурхныг хорогдох газараа болгосон гэж байна. Тэгэхээр итгэлийн амьдрал гэж юу вэ гэхээр аврагдаагүй одоо энэ дэлхий дээр баян хангалуун сайхан амьдарж байгаа хүмүүст атаархдаг байна уу, атаархдаггүй байна уу? Итгэлийн амьдрал гэдэг нь аврагдаагүй тэр бомтон байсан ч атаархдаггүй хүн бол энэ аврагдаад итгэлээр амьдарж байгаа хүн гэсэн байна. Яагаад вэ гэхээр энэ аврагдаагүй тэр бомтон болсон хүнийг Библиэлд юу гэж хэлж байгаа вэ гэхээр нядалгааны өдрийн гахаа гэсэн байна. Хамтдаа Яаков 5-аас харъя. Яаков номны 5. Яаков 5-ын 1-ээс 7-г нь хамтдаа уншицгаая. Баян хүмүүс та нар нааш ирэхтун. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл орил. Эд баялагч нь ялдарч, дээлэгч нь хэвэн хорхоо иджээ. Алт мөнгө чинь зэвэрч, зэвэн та нарын эсрэг гэрч болж, махуудыг чинь галмит залгина. Та нар эрдэнсээ эцсийн өдрүүдэд хураажээ. Харагтун та нарын саатуулаад байгаа тариалангч нь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашгирж байна. Ургац хураагчдын хашгираан түг дүмдийн эзний сонорт хүрчээ. Та нар газар дээр баян тансаг амьдарч ирэх дураараа байсан. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ. Та нар зөвхт түүнийг яллаж алсан. Тэр та нарыг эсэргүүцдэггүй. Тиймээс ах トゥ нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байхтун. Харагтун тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээж эрт ба оройтсон бороог ортол тэсвэрлдэг юм шүү дээ гэсэн байна. Тэгэхээр итгэлийн амьдрал гэж юу вэ гэхээр махан биеийн амьдралаа огтхонч аврагдаагүй хүмүүсийн амьдралтаа харьцуулж аврагдаагүй хүмүүст бол атаархдаггүй юм байна гэдгийг хэлж өгч байгаа. Яагаад вэ гэхээр заримдаа овоо дөрөөн сүм дээрээ итгэлээр амьдраад үйлчлээд явж ясноо харагдхаа байцдаг хүмүүс байдаг. Юу болсон юм болоо гэд очиж уулзаад айлчилж очиод нөхөрлөөд үзэхтэр амьдралд нь жоохон хэцүү зүйл тохиолдсон байдаг. Ажлаасаа халагддаг ч юм уу, өрөнд ордог ч юм уу, бие нь өвддөг ч юм уу. Тэрнээс болоод сүмдээ ирэхээ байцсан, бас үйлчлэлээ хийхээ байцсан тохиолдол мэрсэр байдаггүй юу? Байдаг. Бас бидний амьдралд тийм хүн хэцүү зүйл тулгарх боломжтой юу, боломжгүй юу? Боломжтой, тийм биз? Тэгээ тийм зүйл тохиолдсон ч энэ итгэлийн амьдралаар амьдарж байгаа хүн бол бурхан тандсан итгэл нь хувирдаггүй. Итгэл дотороо байр сууриа сахиад тэрийг туулаад гардаг гэдгийг хэлж өгч байгаа.
аврагдаагүй хүмүүсийг энэ Библиэлд юу гэж гарч байгаа вэ гэхээр энэ 5 дээр нь Яаков 5-ын 5 дээрээс харвал нядалгааны өдөрт та нар зүрхээ бордожээ гэсэн байгаа. Найрнаар нядлах гэж байгаа гахаага найр дөхөөд ирэхдээ эзэн нь бусад гахаануудаасаа илүү их бордож таргалуулдаг гэсэн байна. Яагаад вэ? Тэр гахаа нь хөөрхөн болохоор үгүй тийм биз? Одоо 7 хоногийн дараа найр болох гэж байгаа юм чинь найрнаар нядлах гэж байгаа юм чи дөрвөн сайн бордоод язартлан сайхан таргалуулж агаад найрын ширээн дээр тарган гахаа нядлнаа тэгж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр аврагдахгүй байгаа олон хүмүүсийн ихэнх шалтгаан нь юу вэ гэхээр энэ ертөнцийн эд баялагын элбэг хангалуун байдлаасаа болоод аврагдахгүй байгаа хүмүүс илүү олоон гэсэн байна. Есүс эзэн баян хүн диваажинд орох нь тэмээ зүүнний нүхээр орохоос бэрх гэсэн байна. Тэмээ зүүнний нүхээр орно гэдэг нь байх уу байхгүй юу? Байх боломжгүй тийм биз? Гэтэл баян хүн гимшиж сайн мэдээнд итгэж аврагдана гэдэг нь тэрнээс бэрхээ гэсэн байна. Тэгвэл энд сууж байгаа бид нэр баян айлд төрөөгүй, баян биш амьдарч байгаад аврагдсан нь ер нь гомдлох зүйл байна уу, талархах зүйл байна уу? Хичнээн талархмаар зүйл үү, тийм биз? Хэрвээ бид нэр их баян айлд төрсөн, их мөнгө олдог чадвартай, их баян байсан бол аврагдаад энд суух байсан болов уу, суухгүй болов? Бараг суухгүй, тийм биз? Бараг аврагдахгүй. Есүс эзэн Матай номон дээр сүнсэндээ ядуус ерөөлтөе, Тэнгэрийн хаанчлал тэднийх гэсэн байна. Гэтэл Лук номон дээр ядуус та нар ерөөлтөе, Тэнгэрийн хаанчлал тэднийх гэж гардаг. Матай дээр сүнсэндээ ядуус гэснээр Лук номон дээр зүгээр ядуус та нар ерөөлтөе гэсэн байна. Өөрөөр хэлбэл баян хүн аврагдах магадлал нь өндөр үү, ядуу хүн аврагдах магадлал нь өндөр үү? Ядуу хүн аврагдах магадлал нь хамаагүй өндөр байгаа. 1-р Коринт 1-р бүлэг дээр ах トゥ нараа та нар дуудлага санагтун. Тэгэхэд махбод талаасаа баян хүмүүс олонгүй гэж гардаг тийм биз? Бурхан энэ ертөнцийн гологдогсдыг, дордсыг мөн юу ч бишийг аварсан нь ямар ч хүнийг Бурханы өмнө сайрхуулахгүй тулд гэж гардаг. Бид нэр өөрсдөө ч гэсэн би хизээ аврагдсан бэ гэж бодоод үзэх юм бол дорд байх үедээ, даруй байх үедээ үннийг хайж аврагцсан гэдгийг хэлж өгч байгаа. Тийм учраас итгэлийн амьдрал юу вэ гэдгийг 3 дугаарт нь энэ дэлхий дээрх нь махан бие амьдралаа аврагдааг хүмүүстэй харьцуулаад татаархдаггүй мөнхийн диваажинг хараад энэ дэлхий дээр чуулган дотор байр сууриа сахиад амьдрдаг амьдрал бол итгэлийн амьдралаа гэдгийг хэлж өгч байгаа. Бид нэр Еврей 11-р бүлгийг итгэлийн бүлэг гэж сайн мэднэ. Мөн итгэлээр амьдрсан хүмүүсийн хэрхэн амьдрсныг нь бичиж өгсөн ном байгаа. Тэн дээр Мосе гардаг. Мосе Египтийн хааны хүү байсан. Гэтэл Еврей 11-ийн 24-өөс 26 дээр итгэлээр Мосе 90 цент хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалцсан гэж гардаг. Нүглийн цаг зуурын зугаанаас илүү Бурханы хүмүүстэй хамт ад үзэгдсэн дээр гэдгийг тэр сонгосон. Учир нь тэр шагналыг харж байлаа гэж гардаг. Мосе Египтийн хааны эрх мэдэлд хүрээд Египтийн бүх эд баялагийг эзэмшээд Египтэд махуудын зугаа цэнгэлийг хантлаа амсаж зугаацаад амьдарч болох байсан хэдий ч тэрийгэ үл тоосон шалтгаан нь юу вэ гэхээр энэ газрын эд баялаг эрх мэдэл зугаа цэнгэлээс илүү Бурханы өгөх мөнхийн шагнал алдарсуу илүү үнцэнтэй, илүү утга учиртай, илүү агуу гэдгийг Мосе мэдэж итгэж байсан учраас энэ газар дээр Бурханы хүмүүстэй хамт ад үзэгдэх замыг сонгосон байгаа. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн адилхан. Бид нэр аврагдаад итгэлээ сахиад эзэнтэй уулзах өдрийг хүртэл чуулган дотор үйлчлээ гэдэг амьдрал нэг үл заримдаа хэцүү үе байх уу? Заримдаа хэцүү, заримдаа үр дүн сайн гарахгүй, сайн мэдээ тараагаад байдаг, сайн аврагдахгүй тийм үе гарна гэсэн үг. Тэгсэн хэдий ч тэрнээс болоо шантардаггүй, ухардаггүй,
итгэлээрээ даваад гардаг нь итгэлийн амьдралаа гэсэн байгаа. За дараа нь итгэлийн амьдрал гэж юу вэ? 4-ийг нь хамтдаа суръя. Матай 6. Матай номны 6 дугаар бүлэг. Матай 6-гийн 1-2-ыг хамтдаа уншийе. Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс тиймээс тавыг нь бас уншийе. Арван 16-г бас уншийе. 16. За. Ус буруу хоолгоор орчоод арай зүгээр боллоо. За итгэлийн амьдрал гэж юу вэ? Дөрөвдүгüүрт нь итгэлийн амьдрал гэдэг нь хүний өмнө биш Бурхны өмнө амьдардаг амьдралаа гэж хэлж болно. Сая бидний уншсан энэ хэдийн ишлэлээр та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэх түн. Тав дээр нь учир нь тэд хүмүүст харагдахын тулд 16 дээр ч гэсэн мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд гэж хэлсэн байгаа. За энэ бид нар сүм чуулган дотроо үг нөхрөл дотроо үйлчлэлээ хийгээд итгэлээс ахаад амьдарч явах үедээ би итгэлийн амьдралаар амьдарч байгаа нь хүмүүст харуулахын тулд бус бурханд харуулахын тулд амьдарч байгаа гэдгийг үргэлж сэтгэлдээ сийлээд амьдардаг амьдрал нь энэ итгэлийн амьдралаа гэж хэлж болно. Яагаад гэвэл бид нар ч гэсэн махан биетэй бас харагдаж байгаа хүмүүсийн нөлөөнд их автдаг. За бурхан харагдахгүй байгаа хүмүүс бол харагдаж байгаа. Намайг сүмдээ тогтмол ирээд үйлчлэлээ сайн хийх юм бол эргэн тойронд байгаа хүмүүс маань өө сайн байж таа гэж шууд хэлнэ. Бурхан бол шууд тэгж хэлэхгүй тийм биз? Бурхан мэдээд байж байгаа. За тэгвэл энэ сүм чуулган дотор үйлчлээд итгэлийн амьдралаар амьдарч явах үед овоод дөрвөн аврагдаад үг нөхрөл дотроо сайн байж байгаад бас үйлчлэл аваад үйлчлэлээ сайн хийж байгаад тэгж яагаад харагдхаа байцдаг хүмүүс гарч ирдэг тийм биз? Тэгээ яагаад харагдхаа байцсан болоо гэд очиод нөхрлөөд асуухаар ингэж хэлдэг. Хүмүүс өөрийг нь ойлгож өгөөд, магтаж өгөөд, урамшуулах дээр айгүй баярлаад үйлчлэл айгүй сайн хийж ирсэн ээ. Сүүл рүүгээ нөгөө хүмүүс сайн ойлгохгүй, магтахгүй, дээрээс нь бүр буруу ойлгоод, дээрээс нь бүр шүүмжлэхээр үйлчлэлээ хийхээ болоод үг нөхрөлтөө ирэхээ байгаад тэгээд очиод уулзахаар тэрнээс шархалсан, тэрэнд гомдсон, тэрнээс болоод би сүмд очихгүй, тэрнээс болоод би үйлчлэлээ хийхгүй гэж ярьдаг хүмүүс хаяа гарч ирдэггүй юу? Гарч ирдэг. Хэрвээ тэгж ярьж ийнэг бол тэр хүн итгэлээр амьдрсан гэсэн үг, амьдраагүй гэсэн үг. Итгэлээр амьдраагүй гэсэн үг, тийм биз? Итгэлээр амьдрна гэдэг чинь хүмүүст харагдахын тулд биш, Бурхны өмнө амьдарч байгаа амьдрал гэдгийг хэлж өгч байгаа. Хамтдаа 1-р Коринт 4-өөс харъя. 1-р Коринт 4. Нэгдүгээр Коринт 4-ийн 3-аас 5-ыг нь хамтдаа уншийе. Харин та нараар эсвэл хүний шүүхээр шүүлэх нь миний хувьд тун ялихгүй зүйл. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм биш.
Харин намайг шүүгч нь эзэн мөн. Иймд цагаас өмнө эзнийг эртэл юугч бүү шүүхтэн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно. За энэ Илч Паул Библийн 14 номыг бичсэн, олон газар сайн мэдээ тараасан үнэхээр мундаг илч. Гэтэл энэ Илч Паул юу гэж хэлж байгаа вэ гэхээр 3 дугаар ишлэлээр та нараар эсвэл хүний шүүхээр шүүлэх нь миний хувьд тун ялихгүй зүйл гэсэн байна. Яагаад вэ гэхээр энэ Илч Паулыг Коринт чуулганыхан их шүүмжилж исэн байна. Гэтэл тэр хүмүүсийн шүүмжлэлийг Илч Паул өстой амар том зүйл гэсэн үү, ялихгүй зүйл гэсэн үү? Ялихгүй зүйл гэсэн байгаа. Тэгвэл итгэлээр амьдрнаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ч гэсэн аврагдаа чуулган дотор итгэлээр амьдрах юм бол эргэн тойрны хүмүүс заримдаа намайг ойлгож хүлээн зөвшөөрж магтахгүй байна. Авас заримдаа намайг буруу ойлгохгүй гарах уу гарахгүй юу? Буруу ойлгохгүй ч гарна. Заримдаа намайг шүүмжлэхгүй гарах уу гарахгүй юу? Гарна. Тэгвэл бид нар яах вэ? Намайг ойлгож, хүндэлж, магтаж тех үед нь баярлаж давхиал намайг буруу ойлгоод шүүмжлэх үед нь гомдоол ирэхэ байгаад ах уу? Итгэлээр амьдрнаа гэдэг нь хүмүүсийн нөлөөнд тэгтлээнийх автахгүй Бурхан мэдж байгаа, Бурханы өмнө хийж байгаа гэсэн итгэлээр байр сууриа сахиад урагшилж байгаа хүнийг итгэлээр амьдарж байгаа хүн гэж одоо хэлж өгч болно. Илчлэл номны 2 дугаар бүлгээс бүгдээрээ олоод уншия. Илчлэл номны 2 дугаар бүлэг дээр Бурхан би мэднэ гэдэг үгийг их олон удаа давтан хэлсэн байдаг. Илчлэл 2-ын 2-оос 3 Илчлэл 2-ын 2-3-ыг хамтдаа уншия. Би чиний ажил үйлс ба зүдрэл зүтгэл төвчээрэгч нь болон муу муухай хүмүүсийг төвчдөггүйг мөн өөрсдийгөө элчнаар химээдэгч чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. За Бурхан мэднэ гэж байгаа үз. Би чиний ажил үйлсийг мэднэ. Зүдрэл зүтгэл төвчээрэгч нь ч мэднэ. Бүх зүйлийг чинь мэднэ гэсэн байгаа. 9-ыг нь бас уншия. 9-ыг нь би чиний зовлон зүдгүүр хоосорлыг гэвч чи баян болон өөрсдийгөө юудэчүүд хэмээдэг сатаны синагогоор доромжлогдгийг чинь мэднэ. Бурхан бид нарыг итгэлийн амьдралаар хэрхэн амьдарч байгааг мэдэх болов мэдэхгүй болов? Бурхан мэдж байгаа. Би чиний ажил үйлсийг чинь хавчлаг зовлон, төвчээр, хөдөлмөр бүгдийг чинь мэднэ гэсэн байгаа. Тэгвэл итгэлийн амьдрал гэдэг нь юу хэлэх вэ гэхээр Бурхан мэдж байгаа гэсэн итгэлээр Бурханы өмнө байр сууриа сахиад Бурханы өмнө өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд амьдрдаг амьдралыг итгэлийн амьдралаа гэж хэлж байгаа. Эргэн тойрны хүмүүсийн одоо буруу ойлголт ч юм уу, шүүмжлэл ч юм уу, таагүй үгэнд автаад үйлчлэл итгэлийн амьдрал нь ганхаад байдаггүй. Тэр амьдралыг итгэлийн амьдрал гэж хэлнэ гэсэн байна. Тийм учраас хамтдаа Еврей номны 10-ын 35-аас 39-ыг уншия. Еврей 10-ын 35-аас 39-ыг уншия. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хай. Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Учир нь айс үнийгэн тун удалгүй ирнэ, ис саатна. Харин зөвхт хүн минь итгэлээр амьдрна. Хэрв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг ис таална гэжээ. Бид сүрэл рүү ухрахсад бус харин итгэж амийг хадгалагсад билээ. Итгэлээр амьдрнаа гэдэг нь ухрахыг хэлэхгүй. Урагш давшихыг хэлж байгаа. Итгэж амийг хадгалнаа гэсэн байна. За дараа нь итгэлийн амьдрал гэж юу вэ? 5-ыг нь хамтдаа суръя. 2 дугаар Коринт 5-ын 7.
2 дугаар Коринт 5-ын 7 хамтдаа уншийе. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхдаг. Энэ дээр үзэгдэх зүйлсээр бус итгэлээр алхдаг гэсэн байгаа. Өөрөөр итгэлээр амьдрна гэдэг нь нүдэнд харагдж байгаа зүйлийн нөлөөнд автах биш. Бурхан юу гэж хэлсэн бэ? Бичигдсэн үгийн дагуу амьдрдаг амьдралыг итгэлийн амьдралаа гэж хэлсэн байгаа. Яагаад үзэгдэх зүйлсээр бус гэж тодотгосон бэ гэхээр үзэгдэх зүйлсийнхаа нөлөөнд автах юм бол энэ Бурханы айлтсан итгэлийн замаас бас гарах боломжтой учраас уршаа эргүүлээд 4-ийн 18-ыг бас уншийе. 2 дугаар Коринт 4-ийн 18 бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурих, харин үл үзэгдэх юмс мөнхийх билээ гэсэн байна. Үзэгдэх юмс бол цаг зуурих, харин үл үзэгдэх юмс мөнхийх гэсэн байгаа. Үзэгдэх зүйлсийн нөлөөнд автаад, үзэгдэх зүйлсэд зүрх сэтгэлээ алдаад, итгэлийн замаасаа гажсан нэг хүний хамтдаа Эхлэл 13-аас олж хараад жишээ сургамж авъя. Эхлэл 13. Эхлэл 13-ийн 10-11 дугаар ишлэлийг харъя. Эхлэл 13-ийн 10-11-ийг хамт уншъя. Лот хараагаа өргөн зоор хүртлэх Йордны талыг бүх газартаа илбэг устай эзний цэцэрлэг шиг Египтийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом Гоморо хоёрыг эзэн устгахаас өмнө байв. Тиймээс Лот Йордны тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож Лот зүүн тийш нүүжээ. Ийхүү тэд бие биесээ салцгаав. 13-ыг нь хамт уншъя. Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул эзний өмнөх нүглэн их байв. За Лот хараагаа өргөн Содом Гоморог харсан байна. Гэтэл энэ Содом Гоморо Лотын нүдэнд, Маходын нүдэнд яаж харагдсан бэ гэхээр Египтийн нутаг шиг, эзний цэцэрлэг шиг бүх газартаа илбэг устаа амьдрахад гоё харагдсан байна уу, муухай харагдсан байна уу? Үнэхээр амьдрахад гоё харагдаж байгаа биз? Гэхдээ энэ Содом Гомород хандсан эзний үг юу байсан бэ гэхээр эзэн устгахаас өмнө байв гэж гарч байгаа биз? Тэгвэл бид үзэгдэх зүйлсээр бус итгэлээр алхахтгаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Содом Гоморон махан биеийн нүдэнд харагдж байгаа байдал нь үнэхээр гоё харагдаж байна. Гэхдээ тэр үзэгдэх зүйлсээр бус гэдэг нь тэр гоё харагдах, муухай харагдах нь хамаагүй. Тэнд хандсан эзний үг юу гэж байгаа вүлээ гэд харах юм бол удахгүй эзэн устгах гэж байгаа юм байна. Эзний өмнөх нүгэлтэй гэж юм. Гэт энэ үгийг харах юм бол тэнд очиж амьдрахгүй юу? Энэ үгийг харах юм бол тийшээ очиж амьдрахгүй шүү дээ. Удахгүй эзэн сүр үлэх гэж байгаа юм чинь. Тэгвэл бид үзэгдэх зүйлсээр бас итгэлээр алхахдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бидний махан биеийн нүдэнд өнөөдөр гоё харагдажсэн зүйл маргааш муухай харагдана. Өнөөдөр муухай харагдажсэн зүйл маргааш гоё харагдана. Энд чинь тогтворгүй өөрчлөгддөг тийм биз? Тийм учраас энэ эзний үг өөрөө өөрчлөгддөггүй учраас бид нар амьдралдаа сонголт хийхдээ ямарваа нэгэн зүйлийг харахтаа Библиэлд үндэслэгдээд бичвэр юу гэдэг вүлээ? Библиэлд юу гэж байгаа вүлээ гэж бодоод тэр үгийн дагуу өөрийн амьдралаа нийцүүлээд амьдарж байна гэдэг чинь итгэлээр амьдарж байна гэсэн үг. Хамтдаа 2 дугаар Петр 2-ын 4-өөс 6-аг олоод уншийе. 2 дугаар Петр 2 дугаар Петр 2-ын 4-өөс эхлээд би уншаад өгье. Учир нь хэрв нүгэл үлдсэн тэнгэр элч нарыг бурхан хилтрүүлэлгүй. Харин тэднийг тамд хаяад харанхуй гинжинд тушааж шийтгэл хүртэл хадгалсан бол эртний дэлхийг хилтрүүлэлгүйгээр харин итгэл сүсэггүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа
зөвхт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол 6-г нь хамтдаа уншийе. Хожимын итгэл сүсэггүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморогийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялалсан бол. За энэ 6 дээр хожимын итгэл сүсэггүйчүүдэд гэдэг нь төгсгөлийн үед амьдарч байгаа итгэл сүсэггүй хүмүүст сургамж ба жишээ болгохын тулд Бурхан Содом Гоморог үнсэн товрог болгосон гэж байгаа. Тэгэхээр махбодийн нүдэнд гоё харагдажсэн Содом Гоморо, эзний өмнө нүгэл ихтэй байсан Содом Гоморо Тэнгэрээс хүхэр гал буугаад юу чгүй үнсэн товрог болгосон шиг төгсгөлийн үеийн ертөнц хүний нүдэнд гоё харагдаж байгаа, улам гоё болгож байгаа, бас гим нүглээр дүүрж байгаа. Тэгээ эцэстээ Содом Гоморо үнсэн товрог болсонтой адилхан галан галваар бидний амьдарч байгаа энэ дэлхий устдах уу, устдахгүй юу? Устна, тийм биз? Тэгвэл бид нэр удахгүй эзэн ирэх юм бол хаяад явах энэ ертөнцид зүрх сэтгэлээ булаалгах хэрэг байна уу, байхгүй юу? Нэх байхгүй, тийм биз? Удахгүй эзэн ирэх юм бол юу ч үгүй шатах энэ ертөнцид гоё байна гэж баярлал, юмгүй байна гэж гомдоод ах хэрэг байна уу, байхгүй юу? Нэх байхгүй, тийм биз? Би ахмадуудын нөхөрлөж жогоод манаас ахмадууд ихтэй ахмадуудаас асуусан. Хамгийн бага нь 65 та, хамгийн өндөр нь 80 идтэй хүмүүс байсан. Тэгээд та хэдийг ер нь 20 идтэй, 30 идтэй залуу байхад баян хүн, ядуу хүн хоёрт ялгаа их байв уу гэсэн чинь ахмадууд нэг ялгаа байгаагүй гэж хэлж илээ. Яагаад гэхээр ахмадуудыг нэг 30 40 төө гэдэг чинь одоо нэг 40 50 жилийн өмнө гэсэн үг тийм биз? 40 50 жилийн өмнө баян хүнч гэрт амьдарч исэн гин, ядуу хүнч гэрт амьдарч исэн гин. Тийм үгүй юу? Тийм биз дээ. 40 50 жилийн өмнө баян хүнч морь унж исэн, ядуу хүнч морь унж исэн. Нэг ялгаа байгаагүй, харин ч баян нэг хэцүү байсан. Нөгөө олон хонь малаа, ноослон, хариулн, арчлан, хажууд нь ядуу нь бүр хамаагүй амар амьдарч исэн гэж хэлж илээ. Үнэн бодлоо юу? Үнэн тийм биз? Тэгвэл одоо баян ядуу хүмүүс тийм их ялгаатай болов уу гэдгсэн. Жоох эрүүл ухаантай бодоод үзэх юм бол одоо ч гэсэн бас тийм их ялгаагүй гэсэн баха. Тийм учраас Колосой ном дээр та нар зүрх сэтгэлээ газар дээрх зүйлсэд биш, дээгүрх зүйлсэд төвлөрүүл гэсэн гарч байгаа. Муу сүнс аврагдсан бидний зүрх сэтгэлийг энэ ертөнц рүү үргэлж уруу татж байдаг. Нүдэнд гоё харагдах зүйл. Тийм учраас итгэлээр амьдарж байгаа хүн гэдэг одоо ямар хүнийг хэлэх вэ гэхээр энэ ертөнцийн нүдэнд гоё сайхан харагдах зүйл сэтгэлээ булаалгаад байдаг хүмүүс биш. Энэ бол зүгээр өнгөрөөл одох зүйл, алга болох зүйл, мөнхийн зүйлээ хараад амьдарч байгаа хүнийг хэлж байгаа. Хамтдаа энэ Еврей 11-ээс харъя. Еврей 11-ийн 9-10-ыг олоод уншийе. Еврей 11-ийн 9-10 хамтдаа уншийе. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд амьдарч амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг зохион бүтээгч ба барилгач нь Бурхан мөн. Авраам яаж амьдарсан бэ гэхээр энэ газар дээр харийн нутагт сууж байгаа хүн мэт майханд амьдарч байсан гэж гарч байгаа. Тэгвэл 1-р Петр номон дээр аврагдсан бид нарыг тархсан түр суурьшигч нар гэж илэрхийлсэн байдаг. Анхны чуулганы үе итгэгч нарыг өөрөөр хэлбэл аврагдсан хүний энэ дэлхий дээрх итгэлийн амьдрал нь одоо яг юу хэлэх вэ гэхээр би бол энэ газар дээр түр оршин суугч хүн. Миний жинхэнэ төрлөх нутаг мөнхөд амьдрах газар бол мөнхийн Диважин гэсэн итгэд найдвартайгаар энэ газрыг өнгөрөөд явж байгаа хүн гэсэн байна. Итгэлийн амьдрал. Тэгвэл энэ ертөнцийн зүйл сэтгэлээ булаалгах ч юм уу, энэ ертөнцийн зүйлээс болоод хитрхи их баярлаад ах ч юм уу, хитрхи их санаа зовоод ах ч юм уу, тэгэх шаардлагагүй гэдэг зүйл харагдж байгаа.
Библиэрээс харуул ах トゥ нараа цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа уйлж буйн уйлаагүй мэт гэсэн байгаа. Энэ ертөнцийн зүйлээс болоод заримдаа уйлмаар үе тохиолдох ч гэсэн уйлж буйн уйлаагүй мэт. Энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна гэсэн байгаа. Эхнэртэй нь эхнэргүй мэт. Худалдан авч буйн өмчлөөгүй мэт болох ёстой гэсэн байна. Өөрөөр энэ ертөнцийн зүйл нь өнгөрөөд одож байгаа зүйл. Түр зур байжгаад алга болчих зүйл. Бас нэг машин сонирхдаг нэг ахаас асуусан. Тэр ахыг залууд нь 30 жилийн өмнө ямар хүн дог байваа гэдгээс 20 жилийн өмнө ланд 80 унсан хүн үнэхээр дог байсан гэж хэлж байна. Тийм үгүй юу? 20 жилийн өмнө ланд 80 гэх юм бол янзын машин байсан баг тийм биз? 2005 оны үед. Гэхдээ одоо гэдгсэн чинь одоо ч тэр ч одоо тэгэл нэг хүртэрх шиг л байна даа гэж хэлжсэн. Энэ ертөнцийн гой сайхан зүйл нь жоохон цаг хугацаа өнгөрөх юм бол хуучирч, муудаж, илэгдэж, үн цэнэ алддаг зүйлсүүд байна. Харин бидний эзэн дотор өнгөрүүлсэн цаг хугацаа сайн мэдээний төлөө хөдөлмөрлөж золиослсон зүйл үн цэн нь унахгүй юу? Үн цэн нь хизээж унахгүй. Мөнхийн диваачнд хадгалагдж байгаа. За тэгвэл итгэлийн амьдрал 6-аг нь хамтдаа хараад дуусгая. Сургаалт төгс 3-5. Итгэлийн амьдрал гэж юу вэ? Сургаалт төгс номны 3-ын 5 дугаар ишлэл. Сургаалт төгс 3-ын 5-ыг хамтдаа уншийе. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг, өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. За, итгэлээр амьдрал гэдэг нь өөрийн бодол, өөрийн ойлголтод түшгэлэлгүй Бурхны үгэнд итгэж амьдрахыг хэлж байгаа. Яагаад вэ гэхээр Библиэлд гарч байгаа олон жишээнүүд биднэрт хүний бодол нь Бурхны бодлоос өөр гэдгийг хэлж өгч байгаа. Исая 55-ын 7-оос эхлээд уншийе. Исая 55-ын 7-8. Исая 55-ын 7-8-ыг хамтдаа уншийе. Хорон муун замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг, өгөөмрөөр уучлах бурханд маань эргэг. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Энэ дээр бурхан миний бодол санаа та нарын бодол санаа шиг бишээ гэсэн байгаа. Тэгвэл итгэлийн амьдралаар амьдрах үед бидний бодол санаанаас Бурхны арга, Бурхны үг нь зүрх үе зөндөө байдгаа гэдгийг хэлж өгч байгаа. Жишээлбэл Петр бол загасчин хүн байсан. Петр усны гүн хэсэг загас байдаггүй гэдгийг өөрийн амьдралын туршлагаараа сайн мэдж байгаа. Гэтэл Петрийн завин дээр Есүс эзэн сургаалаа айлцсны дараа одоо усны гүн рүү н очоод тороо хаяад барай гэх үед нь эзэн бид шүнжин зүдрэн загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ та хэлж байгаа учраас үгэнд тань найдаад тороо хаяад үзье гэх үед нь тор нь хүүрч урагдах хэмжээний маш их загас ордог. Нааман гэдэг хүн уян өвчтөө Илишагийн өмнө очоод тэр иш үзүүлэгч миний өмнө гарч ир зогсоод өвчтөө газар дээр минь гараа даллан өөрийн бурхны нэрийг дуудана гэж би бодсон юм аа. Гэтэл намайг Йордонд 7 удаа булах гинөө. Абана Парпар зэрэг Дамаскын голууд нь энэ Израилийн ямар ч голоос илүү цэвэр тунгалаг том биш үү гэд уурлаад явах гэдэг. Гэтэл тэр үед нь хажууд нь байсан төшмөлүүд нь эзэн тэр иш үзүүлэгч танд илүү хэцүү зүйл хийхийг шаардсан бол та хийхгүй байх гэж үү? Таны зүгээр угаа цэвэрш гэж яах чинь харин ч та хийх хэрэгтэй штэ гэж хэлэх үед нь Нааман Бурхны хүний үгийн дагуу уруудан явж Йордонд 7 удаа булхсанд
Нааманы арьсан нялх хүүхдээ арьс мэт цэвэр боллоо гэж гардаг. Тэгвэл бид нар ч гэсэн итгэлийн амьдралаар ингээд амьдарч явах үед заримдаа Нааман шиг уурсах үе байдаг. Яахаараа тэгдэг байна гэдэг ч юм уу. Миний бодолд нэг л багтахгүй байна гэдэг ч юм уу. Тэр үед бид нар бардам занга хажууд тийш нь тавиад, өөрийн бодлоо хажууд тийш нь тавиад, Бурхны үгийн дагуу дуулууртайгаар үйлдэх үед энэ үгийн дагуу гайхамшиг бий болох үе байдаг. Жишээ нь ямар үг вэ гэхээр Матай 6-гийн 33 дээр гагцгүй эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хай. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэсэн тэр үг нь заримдаа бидний амьдралын бодит нөхцөл байдалтай таарахгүй дэндүү ялгаатай зөрөлдөх үе байдаггүй юу? Зөндөө байдаг тийм биз? Амьдрал ийм биш дээ. Тэгэхдээ тэр үед Бурхан бид нарыг үгийн дагуу үйлдэх нь үү, өөрийн бодлын дагуу үйлдэх нь үү гэдгийг ажиглан харж байдаг. Бүх зүрхээрээ эзэнд итэг, өөрийн ойлголтод бүү түшглээ гэдэг нь миний бодлоос зөрж байсан ч гэсэн би тэр үед Библиэлд юу гэж байгаа вүлээ? Бурхны үгийн дагуу алийг нь сонгох нь зүв бэ гэж бодоод үйлдэх нь итгэлийн амьдралаа гэж хэлсэн байгаа. Илишагийн амьдарч байсан үед болсон нэг үйл явдлыг хамтдаа Библиэс олоод уншия. 2 дугаар хаад номноос харъя. 2 дугаар хаад 7. 2 дугаар хаад 7. Хоёрдугаар хаад 7-гийн 1-2 дугаар ишлэлийг нь хамтдаа 7-гийн 1-2 дугаар ишлэл хамтдаа уншицгаая. Тэгтэл Илиша эзний үгийг сонсогтун эзэн айлдахдаа маргааш яг өдийд Самарын гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурлыг нэг шикелээр, 2 хэмжүүр арвыг нэг шикелээр зарах болно гэж байна гэв. Хааны гарын түшмэл Бурхны хүнд хариулан үзэгтэн эзэн тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм байж болно гэж үү гэжээ. Тэгэхэд Илиша үзэгтэн чи үүнийг нүдэрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлв. За энэ түшмэлийн санаанд багтахгүй байгаа тийм биз? Бурхан тэнгэрт цонх гаргасан ч ийм юм байж болно гэж үү. Гэхдээ Бурханы хүний үгийн дагуу боддоор маргааш нь 1 хэмжүүр сайн гурлыг 1 шикелээр, 2 хэмжүүр арвыг 1 шикелээр зарсан байгаа. Үлсгэлэн болцсон байсан энэ үед. Уйман өвчтөө 4 хүн эндээ байсан жухын Арамын зэргүүд дээр очисон жухх юм чинь очоод өхийгээд гисэн чинь Арамын зэргүүдийг Бурхан дайны төвөргөөнөөр хөөгөөд хамаг хоол хүнс хувцсунаар хаяа зүгтчихсэн байдаг. Тэрийг нь нөгөө уйман өвчтөө 4 хүн энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Энийг бид нар тус хүртэл хэлэхгүй байх юм бол бидэн дээр шийтгэл буунаа. Бушуугаа очиж хэлье. Тэнд хүмүүс өсөж өгч байхад дөрүүлээ энд хангалттай идээд хүртэл илүү гарах хэмжээний хүнс байна гэж очиж хэлээд Бурхны хүний үгийн дагуу хоол хүнс элбэг хангалуун болж исэн үйл явдал гарч байгаа. Мөн Илиягийн амьдарч байсан үед ч гэсэн өлсгөлөн ган гачиг болоод 3 жил бороо ороогүй. Тэр үед Илияг Бурхан Зарипатын бэлэвсэн эмэгтэйд очоо гэж хэлдэг. Яваад очсон чинь нөгөө Зарипатын бэлэвсэн эмэгтэй хул аяганд нэг жоохон гурил, нэг жоохон шарт бас байна. Хамгийн сүүлийн удаа нэг бин хийж идээд тэгээ дараа нь өөхөх байх та гэж хэлэх үед нь Илия байгаа юмнасаа нэг жаахан бин хийгээд эхлээд надад аваад ирээ. Тэгвэл эзэн энэ газрын гадаргуу дээр бороо оруулж өгөх өдрийн хүртэл гурил тос хоёр дуусахгүй гэж хэлдэг. Гэтэл Зарипатын бэлэвсэн эмэгтэй тэр нөхцөл байдал донд нүдэнд харагдах бодит нөхцөл байдалд автах уу Бурхны амлалтын үгийн дагуу хийх үү гэдэг сонголтоо тулгардаг. Тийм биз? Бодит нөхцөл байдлуудад ганцхан бие хийгээл дуусгаар байгаа. Гэхдээ тэрийгэ өөрөө идэлгүй Бурхан даваачаа зориулчих юм бол ган гачиг дуусах хүртэл гурил тос хоёр нь дуусахгүй хангагдана гинэ.
хүний ухаанаар бодох юм бол энэ бий болох боломжгүй зүйл тийм биз. Гэхдээ тэр нөхцөл байдалд итгэлийг сонгох үед нь гайхамшиг болдог. Гангачиг дуусах өдрийг хүртэл тэр эмэгтэй Илиша хүүтэйгээ хоол ундаар хангагдсан үйл явдал гарч байгаа. Энэ нь бүх зүрхээрээ эзэнд итэг, өөрийн ойлголтод бүү түшгэл гэдэг үгийг бид нарт тайлбарлаж өгч байгаа. Заримдаа бидний махан биеийн бодол санаа Бурхны үг хоёр зүрх үе байдаг. Тийм учраас Ром 8 дугаар бүлэг дээр махан биеийн бодол санаа бол юу гэдүүлээ? Бурхны эсрэг дайсагнал гэсэн байна. Бурхны хуульд захирагддаггүй гэсэн байна. Махуудынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй гэсэн байна. За тэгвэл Яаков 2-оос 1-ийг харъя. Яаков номны 2. Яаков 2-оос хараад дуусгая. Яаков 2-ын 22. Яаков 20 2:22. Яаков 2-ын 22-оос 26-ыг хамтдаа уншъя. Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. Авраам Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөв тооцсон юм гэж өгүүлдэг бичвэр биелэгдсэн бөгөөд Авраам Бурхны анд нөхөр гэж дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээр бус үйлсээр зөвтгөгдгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан им Рахаб зарлаг элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгөө гэж үү. Тиймээс сүнсгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэлж бас үхмэл болоо. Яаков ном нь итгэл нь үйлсээр гүйцэд болдгоо гэж хэлж байгаа. Зүрх сэтгэлд нь байгаа итгэл үйлсээр нь ил гарч ирдэг. Тийм учраас 1-р Тесалоник 1-р бүлэг дээр ч гэсэн итгэлийн үйл, хайрын хөдөлмөр, найдварын тууштай байдал гэж гардаг. Итгэл нь бодит амьдрал болж үйлсээр нь ил гарч ирдгээ гэдгийг хэлж өгч байгаа. Өнөөдөр бүгдээрээ зөвхөн итгэлээр амьдрнаа гэсэн сэдвээр хамтдаа итгэлийн амьдрал гэж юу вэ гэдгийг 6 зүйлийг хамтдаа бодож үзлээ. 1-р нь итгэлийн амьдрал юу гэлээ? Ойлгохын аргагүй хүнд хэцүү нөхцөл байдалтж Бурханд залбирч Бурхны хариултыг нь хүлээж Бурханаас хариултаа авдаг амьдрал бол итгэлийн амьдрал. 2-р нь Хабакук юучгүй болцсон байсан тэр үедээ ч Бурханд гомдлгүй талархаж итгэлийн байр сууриа сахижсэн шиг итгэлээр амьдарч байгаа хүн бол махан бие амьдрал нь хангалуун болох үеч байна, хоосон болох үеч байна. Гэхдээ алтгдаг элемент хувирдаггүй шиг итгэл нь Бурханд хандсан итгэл нь хувирахгүй чуулган дотроо баян байсан ч ядуу байсан ч үг нөхрөл дотроо итгэлээс ахаад амьдарч байгаа дүр төрх бол итгэлийн амьдралаа гэсэн байна. Мөн итгэлийн амьдрал юу вэ? 3-дугаарт нь дуулал 73 дээр гарч байгаа чиг эргэн тойрных нь аврагдаагүй хүмүүс махан биеийн хувьд баян хангалуун тансаг сайхан амьдралаа гэж тэднэрт атаархаад өөрийнхөө амьдралыг харьцуулаад жижигрээд бүдрээд идэг юм биш. Тэр хүмүүс нь эцэстээ төгсгөл нь мөнхийн галтаа тамын шийтгэл рүү орох хөөрхөлтэй хүмүүс гэдгийг бодоод атаарахгүй харин ч өрөвдөж сайн мэдээд харааж өөрөө Бурхантай ойр байж Бурханаар сургамжлагдаж Бурхны өх мөнхийн шагнал алдар сууг хараад чуулган дотроо байр сууриа сахиад амьдарч байгаа хүн бол итгэлийн амьдралаа гэсэн байгаа. Мөн итгэлийн амьдрал гэж юу вэ? 4-р нь хүний өмнө биш, Бурхны өмнө амьдардаг амьдрал. Эргэн тойрны хүмүүс магтаж, ойлгож, сайшаах үед нь баярлаад, магтахгүй, буруу ойлгож хөмжлөх үед нь гомдох ч юм уу, тийм зүйл биш ээ. Бурхан мэдж байгаа, Бурхны өмнө хийж байгаа гэсэн хөршгүй итгэлээр байр сууриа сахидаг амьдрал бол итгэлийн амьдрал. 5-дугаарт нь итгэлийн амьдрал гэдэг нь нүдэнд гоё сайхан харагдах зүйлд сэтгэлээ булаалгаад тэрэнд автаад итгэлийн замаасаа гажиддаг юм биш. Бид үзэгдэх зүйлсээр бас итгэлээр алхахдаг гэсэн байна. 6-дугаарт нь итгэлийн амьдрал гэдэг нь өөрийн
бодол нь Бурхны үгтэй зөрөх үед өөрийн бодлоо бардам занга хажуу тийш нь тавиад даруугаар Бурхны үгэнд дуулууртаа үйлдээд амьдардаг. Тэр итгэл нь өөрийнх нь үйлсээр гадагшаа. Ил гардаг амьдрал бол итгэлийн амьдралаа гэж хамтдаа сурлаа. Зөвхөн юугаар амьдардаг гинөө? Итгэлээр амьдрна. Унтаа залбираа дуусгая. Биднийг хайрлаад аварж өгсөн эзэн танд баярлалаа. Бид нар там руу явах гэмтэн байсан боловч Есүс Христийн цуснд итгэсэн итгэлээрээ аврагдаад мөн энэ газар дээр махан биеэрээ амьдрах үлдсэн цаг хугацаагаа Бурхантай уулзах тэр өдрийг хүртэл бид нар итгэлээрээ үйлдэж, итгэлээрээ амьдарч байгаад эзний өмнө зогсоход тусалж өгнө. Бурхан та бидний хүн тусбарын итгэлийг өөрийн үгэн дээрээ бат ух босгон байгуулж өгнө. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.